За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр цуврал видео зааврын 2 дугаар хэсэг болох Солонгосын визний анкетыг өөрөө бүглэх зааврыг хүргэх гэж байна. За ингээд визний анкетийн англи хэл дээрх зааврыг би урдчлаад орчуулсан байгаа. Тэгэхээр үнийг уншаа явуулъя. За нэгдүгээрт нь анкет бүглэгч нь энэ формыг бүрэн зөв бүглэнэ. Анкетийг дармал үсгээр англи эсвэл солонгос хэлээр бүглэнэ. Олон сонголттой асуултанд энэ зөв гэсэн тэмдгийг хэрэглэнэ. Хэрэг бусад гэсэн хариултыг сонгох бол дэлгэрэнгүй мэдээллийг өгөгдсөн хэсэгт чийнэ. За ингээд нэгдүгээр хэсэг нь personal details буюу өөрийн хувийн мэдээлэл байгаа. Зургийн хувьд паспортын зургийн хувьд шаардлага сүүлийн 6 сарын дотор авахулсан 35-ыг харьцан 45 мм-ийн цээж зураг, нүрийг бүтэн харуулсан малгайгүй зургийн арын фонд цагаан байх гэсэн шаардлагатай байна. Нэгийн нэгдүгээрт family name буюу овг. За би ингээд жишээ хуурамч нэр тохиоод ингээд сайхан овгтой given name нь өөрийн нэр байгаа. Ирээдүй гэд ингээд дандаа англиар бичиж шүү дээ. За нэгийн хоёрыг алгасаж болно. Яагаад гэвэл энэ хятад нэртэй хүмүүс хятад ханзаа бичих хэрэгтэй юм шиг л. За ингээд нэгийн гуравт хүүс. За хэрвээ эрэгтэй бол энэ эрэгтэйгийн ард хаалтан дотор зөв тэмдгийг тавиад эмэгтэй бол эмэгтэйгийн ард хаалтны тэмдэгт энэ зөв тэмдгийг тавина. Нэгийн дөрөв нь төрсөн өдрөө бичих дараалал нь эхлээд оноо бичээд сараа бичээд өдрөө бичнэ. Жишээлбэл 95 оны 12 сарын 31-нд төрсөн хүн байя гэж үү. За ингээд нэгийн 5 нь яс үндэс. Энэ дээр англиар Mongolian гэж чинь. Нэгийн 6 төрсөн улс Монголиа, Монгол улсад төрсөн. Нэгийн 7-д иргэний үнэлгээний дугаар. За тэгээд регистрийн дугаараа өөртөө ингээд англи үсгээр эхний 2 үсгийг нь бичээд ингэж бичнэ. Нэгийн 8 анкет мэдүүлэгч нь Солонгос улс руу орох гарах үедээ ямар нэгэн өөр нэр хэрэглэж байсан уу гэсэн асуулт байна. За хэрвээ үгүй бол no гэдгийн ард зөв тэмдгийг тавиад, тийм бол yes гэдгийн ард зөв тэмдгийг тавиад, хэрэг тийм бол мэдээллийг доор бичнэ үү гэд өөр нэрээр хэрвээ орж гарч байсан бол энэ даваагаа бичээд англиар энд нэрээ бичихнэ. За нэгийн 9 анкет мэдүүлэгч нь нэгээс илүү улсын иргэншилтэй юу? Үгүй бол no-ийн ард зөв тэмдэг, тийм бол yes-ийн ард энэ хаалтанд зөв тэмдэг тавина. Хэрэг тийм бол улсын нэрийг бичнэ үү? Өөр иргэншилтэй улсын нэрээ энэ хаалтан дотор бичихнэ. Жишээлбэл зарим улсууд 2 улсын иргэншил зөвшөөрсөн байдаг шүү дээ. Тэгэхээр өөр улсынхаа иргэншлийг энд англиар бичихнэ. За 2 дугаар хэсэгт нь details of visa application буюу визний анкетийн дэлгэрэнгүй мэдээлэл. За 2-1 үлдэх хугацаа, урт богино хугацаа. Урт хугацаа нь 90-с дээш хоног. Хэрвээ 90-с дээш хоног үлдэнэ гэх юм бол энэ хаалтан дотор зөв тэмдэг тавина. Богино хугацаа буюу 90 хүртэлх хоног гэх юм бол энэ хаалтан дотор зөв тэмдгийг тавих нэ. 2-2-т зорилго. За зорилгоо та нар өөрсдөө ямар зорилгоор явах гэж байгаа мөн англиар чинь. Туристээр бол аяллаар бол туризм гэж хичээд, оюутан бол student. За тэгээд хурал цуглаанд явах гэж байгаа бол conference гэл одоо юу гэдэг хүмүүний зорилго явах зорилго нь өөр штэ. Түүнийг энд чинь. За энэ хэсгийг бүглэхгүй яагаад гэвэл энэ элчин сайдын яамныхан өөртөө бүглэх хэсэг байгаа. За 3 дугаар хэсэгт нь паспортын мэдээлэл гэж байна. 3-1-т паспортын төрөл. За дипломат паспорттой бол энэ хаалтанд зөв тэмдгийг бичгэн. Энгийн паспорт бол энд зөвийг бичээд, албаных бол энд зөвлөөд, бусад гэх юм бол энд зөвлөөд. За хэрв бусад гэдгийг зөвлөсөн бол мэдээллийг бичнэ. За би энд тиймгээ буруу бичиж. Тэгээд энэ хаалтан дотор өөрийн чинь паспортын төрөл энэ ангиллуудаас өөр байх юм бол түүнийг энд бичихнэ. За 3-2 паспортын дугаар 7 дугаар гэдэг чинь түүнийг оруулаад 3-3 паспортын олгосон улс Монгол, Mongolia гэдэг англиар бичнэ. Олгосон газар нь иргэний бүртгэл мэдээллийн төвгээд англиар General Authority for State Registration of Mongolia гэдэг англиар бичнэ. За 3-5-д олгосон өдөр, сар, он. Дараалал нь өдрөө хичээд, сараа хичээд, оноо хичээн дуусах хугацаа мөн адилхан өдөр, сар, оноо бичнэ. Анкет мэдүүлэгч нь өөр паспорттой. За энэ 3-6 7 юм шиг байна. Би энэ
тэрийг дарчиж анкет мэдүүлэгч нь өөр пассворттай юу гэсэн асуулт байна. За хэрэг үгүй гэвэл энэ no гэснийг чагтлаад зөв тэмдэг тавиад хэрэг тийм бол энд зөвлөөд тэгээ хэрэг тийм бол мэдээллийг бичнэ үү. Өөр пассворттай бол мөн энэ хэсэгт өөр пассвортынхаа мэдээллийг энэ хэсэгт өөр пассвортынхаа мэдээллийг оруулах юм. За пассвортны төрөл нь юу юм? Дипломат пассворт бол энд зөвлөөд мөн адилхан энгийн албаны бусад гэдэг ингээд сонголтоо энд хийх нэ. Тэгээ мөн пассвортын дугаараа оруулаад Монгол улс дуусах хугацаагаар оруулах нэ. За дөрөвдүгээр хэсэгт холбоо барих мэдээлэл. 4-ийн 1 нь анкет мэдүүлэгчийн их орон дахь оршин суугаа гэрээ хаяг. За үүнд та англиар өөрхийн гэрээ хаягийг жишээлбэл Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо 5 дугаар байр 23 тоо Улаанбаатар хот гэдэг. За ингээд 4-ийн 2-т нь болохоор одоогийн оршин сууж байгаа хаяг. Буюу хэрвээ энэ дээрх хаягнаас өөр хаягн дээр амьдарчвэл тэр хаягаа энд бичнэ гэсэн үг англиар. За 4-ийн 3 гар утасны дугаар орууллаа. Утасны дугаар гэрийн утасны дугаарыг энд оруулаад имэйл хаягаа энд оруулаад 4-ийн 5 нь яаралтай тусламжийн үед холбогдох хүний мэдээлэл уг хүнийхээ овог нэрийг энд оруулаад жишээлбэл Болдын туяа тэгээд тантай аль улсын иргэн болох Монголиа утасны дугаар нь энд тэгээд тантай ямар холбоотой аав ч юм уу ээж ч юм уу ах эгч найз тэр өөртөө чинь ямар холбоотой юм тэрийг өндөрчих нэ. За 5 дугаар хэсэгт гэрлэлтийн байдал гэр бүлийн мэдээлэл 5-ын 1-т одоогийн гэрлэлтийн байдал. За хэрэг та гэрлсэн бол энд зөвлөөд салсан бол энд хаалтанд зөвлөөд ганц бие бол энэ хаалтанд зөвлөх нэ. 5-ын 2-т гэр бүлийн хүний мэдээлэл хэрэг гэрлсэн бол эхнэр нөхрийн мэдээлэл энэ доор оруулах нэ. За аад нь овог нь англиар болд. За бэд нь нэр нь туяа. Сид нь төрсөн он сар өдөр оноо бичээд сараа ичээд өдрийг бичгэн. За дид нь үндэс өгсөн Mongolian 6-ад нь гэрийн хаяг. Тэгээ гэрийн хаягаа яг энэ түрүүчийн 4-р хэсэгт оруулсан шиг яг адилхан англиар тэгээ бичнэ. F-т нь утасны дугаараа бичнэ. 5-ын 3-т нь анкет мэдүүлэгч нь хүүхэдтэй юу? За үгүй бол энд зөвлөөд, тийм бол энд зөвлөөд тэгээд хэдэн хүүхэдтэй энэ хүүхдийн тоог энд тоогоо тавих нэ. За 6-р хэсэгт боловсрол 6-гийн 1-т анкет мэдүүлэгчийн боловсролын зэрэг тэгээд хэрвээ та мастер докторийн зэрэгтэй бол энд зөвлөөд ерөнхий боловсролын гэрчлэгээтэй бол энд зөвлөөд бакалаврын зэрэгтэй бол энд зөвлөөд бусад гэдэг дээр бол энд зөвлөх нэ. За хэрэг бусад гэдгийг сонгосон бол энд хаалтанд мэдээлэл оруулах нэ. Эдраас одоо бусад мэргэжлийн гэрчлэгээ гэж болно шүү дээ, тийм. За түүнийг энд оруулах нэ. За 6-гийн 2-т нь сургуулийн нэрээ оруулах нь жишээлбэл Монгол Улсын их сургууль гэх юм бол National University of Mongolia. За ингээд 6-гийн 3-т нь сургуулийнхаа хаягийг оруулах нь ингээ англи хэл дээр оруулах нэ. За саяын 5-6 дугаар хэсэгт гэрлэлт болон гэр бүлийн байдал мөн боловсролын талаар мэдээлэл оруулсаныхаа дагуу та бүхэн бичиг баримтаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдгээ энэ Visa Finder гэдэг нэг файлаас харчихна. Тэгээ үүнийг болохоор виз мэдүүлгийн төвийн албан ёсныхаа хуудас руу ороод за энэ элчин сайдын яамны вебсайт дээр байгаа түрүүчийн видеон дээр маш дэлгэрэнгүй үзүүлсэн иш хаяг руу ороод за тэгээд энэ дотроо Visa Finder гэдэг энэ файлыг дараад за энэ дотор санамж хэсэгт нь 3 дугаарт нэмж утсан байна л да. Бүх бичиг баримтыг их хуваар нь мэдүүлэх ёстой бөгөөд диплом, төрсний гэрчлэгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчлэгээ зэрэг бичиг баримтыг шалгаж дуусны дараа их хувийг буцаан олгох бөгөөд бусад бичиг баримтыг буцаан олохгүй гэсэн байна. Бүрдүүлж өгсөн бичиг баримтыг хүчинтэй хугацаанд нь багтааж өгөх ёстой ба хүчинтэй хугацааг тусгайлан заагаагүй бол зөвхөн олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор гаргасан бичиг баримтыг өгч болно гэд. За тэгээ та бүхэн энэ виз мэдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт гэсэн энэ хэсгээс бүх мэдээлэл нь ерөөсөө маш дэлгэрэнгүй монгол хэл дээр байгаа шүү. За 4-р Монгол улсын төрийн байгууллагаас олгогдож буй лавлгаа, мөн дотор төрсний бүртгэлийн лавлгаа, гэрлэлтний бүртгэлийн лавлгаа гэх мэт Mongolia түүц машинаас авсан байна. Хэрэг Mongolia-аас авах боломжгүй нэг зээн үйлчилгээний дөөс авсан тохиолдолд
төрсний гэрчлэгээ, гэрлэлт бүртгэлийн гэрчлэгээ зэргийг их хувиар нь лавлгаатай нь хасгаж өгнө. Гэх мэтчлэн ямар бичиг баримтыг яаж бүрдүүлж өгөх вэ? Маш дэлгэрэнгүй юм байна. За 5 дугаарт нь хуурамч засварласан зэрэг зөрчилтэй бичиг баримт бүрдүүлж өгөх болон визний хууль бус үйлдэл гаргасан зөрчил нь 2 удаа илэрсэн тохиолдолд уг этгээдийг Монгол улсын хуулийн дагуу хариуцлага үлээлгэнэ гэсэн байна. Солонгос улсын хэлээр нэвтрхийг хязгаарлана. Виз мэдүүлгийн маягт дээр зорчих зорилго холбогдох утасны дугаар ажлын газар зэргийг хуурамчаар бичсэн тохиолдолд виз татгалзах шалтгаан болох бөгөөд тодорхой хугацаар виз олгохоос татгалзнаа. Зорчих зорилгыг тодорхойлох зэрэг визний мэдүүлгийн шалгахын тулд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримтыг нэмж хасах болон виз мэдүүлэгчтэй ярилцлага хийх боломжтой. Виз олгогдсон боловч хэлээр нэвтрэх нөхцөлийг хангахгүй гэж үзвэл Солонгос улсын нисэх онгоцны буудал далайн боомт дээр хэлээр нэвтрүүлэхээс татгалзаж болно. За гэх мэтчлэн ингээд санамжууд та бүхэн ерөөсөө залхууралгүй бүгдийг нь уншсан байхад бол эндээс маш их мэдээлэл олж авъя шүү та нар. Хөнгөвчлсөн нөхцөлгүй жишээлбэл байгаа байхгүй. За энэ яах ёстой вэ гэхээр аялал жуулчлал, дамжин өнгөрөх, төрөл садан дээрээ зочлох, бизнес эмчилгээ арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор Солонгос улсад зорчих шаардлагатай иргэн хөнгөвчлсөн визний нөхцөлд хамрагдж байгаа бол санхүүгийн чадвар нотлох бичиг баримт зэргийг бүрдүүлж өгөхөөс чөлөөлөгдөнө. За тэгэхээр хөнгөвчлсөн нөхцөл гэж юу вэ л да? За жишээлбэл олгох хүрээнд дараах А, Ж нөхцөлийг хангаж буурна. Тэгэхээр энэ А хэсэг тэгээд Ж гэсэн хоёр нөхцөлийг хангаж байвал тийм заавал санхүүгийн баталгаа гаргаж өгөх шаардлагагүй юм байна шүү дээ. За төрийн захиргааны байгууллага орон нутгийн өөрөө удирдах байгууллага зэрэгс зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох урилгатай ирнэ гинэ. За тэгээ та бүхэд өөрөө энэ бүхнийг уншаад бодлоо үзье. Дээрх нөхцөлийг хангаж буй боловч өмнө нь хууль зөрчиж байсан, хэлээр зөрчиж байсан, оршин сууж байсан тухай мэдээллүүдийг шалгаж үзнэ. Хууль бусаар оршин суу, хууль зөрчих магадaltaй гэж үзвэл виз олгохоос татгалзах бөгөөд зөвхөн бүрдүүлсэн бичиг баримтаар шалгах нь хангалтгүй гэж үзвэл нэмэлт бичиг баримтыг шаардаж болно гэсэн байна. За ингээд та бүхэн өөрсдөө энэ Visa Finder-аас өөрт хэрэгтэй гэсэн бүх мэдээллийг олж авах боломжтой шүү. За 7-д нь ажил эрхлэлтийн байдал. 7-гийн 1-т анкет мэдүүлэгчийн одоогийн ажил эрхлэл. Үүнд та хэрвээ компани захирал бол энийг зөвлөх нь байна. Засгийн газрын ажилтан бол энийг зөвлөх нь байна. Ажилгүй бол энэ unemployed гэдгийг зөвлөх нь байна. Хуваараа хөдөлмөр эрхлэгч бол энийг зөвлөөд оюутан бол үүнийг бусад гэдэг дээр үүнийг албан хаагч бол энд тэтгэврт гарсан хүн бол үүнийг ингээд тус зөвлөх нэ. Хэрэг бусад гэдгийг сонгосон бол мэдээллийг оруулна уу гэсэн байна. Бусад гэдэг дээр одоо та энэ дээрх албан тушаалууд дээр таних байхгүй бол өөрийнхөө энд англиар бичих нэ. За 7-гийн 2-т нь ажил эрхлэлтийн мэдээлэл. За тэгээ Аад нь ажлын газрын болон компанийн нэр, институт, сургуулийн нэр. За хэрвээ та оюутан бол Монгол Улсын их сургууль гэдэг сургуулийнхаа нэрийг англиар бичихнэ. Албан тушаал эсвэл курс нь юу юм? За албан тушаал бол менежер 2 дугаар курс, 3 дугаар курс, за тэгээд 1-р курсын нэрийг энд бичих нь байна. За сид нь сургуулийн хаяг англиар мөн ингээ хаягаа бичээд утасны дугаараар оруулах нэ. За бүрдүүлэх бичиг баримт дээр ажлын газрын тодорхойлолт оюутан бол сургуулиасаа энэ сурдаг нь үнэн болно гэх мэтчлэн бичиг бүрдүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр жишээ олгоод богино хугацааны аялал жуулчлалын C39 гэсэн визэнд ямар бичиг баримт бүрдүүлт юм бэ? Тэрийг ингээд зүгээр харцгаая. Олгох хүрээ 90 хоног хүртэлх хугацаагаар Солонгос улсад аялах, Солонгос улсаас нисэх онгоц усан онгоцонд дамжин суух зорилгоор тус улсын хэлээр нэвтрэх тохиолдолд олгоно. Визний төрөл нь богино хугацааны виз 3 сар 90 хоног. 2 удаагийн double visa D буюу 6 сар 90 хоног. Олон удаагийн виз буюу 3 жил 5 жил тэнийг удаа орохдоо 90 хоногийн эмэрхтэй. За бүрдүүлэгч баримтын харъя. 1-р виз мэдүүлгийн маягт сүүлийн 6 сарын дотор авсан ийм хэмжээтэй өнгө зураг. За гадаад паспорт хуулбар 1% нэ. За санхүүгийн чадвар нотлох бичиг баримт. За хэрвээ аж ахуйн нэгжийн захирал бол татврын тодорхойлолт аж ахуйн нэгжийн гэрчлэгээний хуулбараа бүрдүүлж өгөх нь. Байгууллагын ажилтан бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт. За бусад гэдэг дээр виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга
үүнд хамтран эзэмшигч байх боломжгүй гэсэн бэ. Дансны хуулгыг хураангуй хэлбэрээр өгөх. Зөвхөн Солонгос улсад хөдөлмөрийн гэрээ ангиллаар ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэх гэсэн бичиг баримт болон дансны хуулга, банкны гүйлгээний баримт тэхүү, гадаад иргэний үнэлгээний холбоор урд тал, ард тал. За дөрөвдүгээрт нь гэрлэлтийн давалгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд 19-өөс доош насныхан бол төрсний бүртгэлийн давалгаа, эцэглэлийн төрсөн он, сар, өдөр бичигдэх бол эцэгхийн биеийн байцаалтын хуулбар хасаргана. За 19-өөс доош насныхан болон 55-аас дээш насныхан гэр бүлийн хамт виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө. За гэх мэтчлэн аяллаа богино хугацааны C3-9 гэсэн визэнд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдэг энд маш дэлгэрэнгүй юм байна. За 8 дугаар хэсэгт аяллаа дэлгэрэнгүй мэдээлэл гэж байна. 8-1-т Солонгос улсад зорчих зорилгоо тодорхойлох нэ. За та аялал жуулчлал юм уу эсвэл дамжин өнгөрөхөөр явж байгаа мó гэдгийг бол энд сонгоно. Бизнес аялал юм уу? Худалдаа, хөрөнгө оруулалт уу? Дипломат, албан ёсны аялал уу? Хурал конференц гэвэл энд сургалт гэх юм бол энд гэр бүл хамаатан найзандаа зочлох гэх юм бол энд бусад гэх юм бол энийг сонгоод эрүүл мэндийн аялал бол энд ажиллах зорилгоор явж байгаа бол энийг гэрлэлт болох юм бол үүнийг сонгох нэ. За хэрэг бусад гэдгийг сонгосон бол та энд мэдээллийг оруулна. Таны явах зорилгод энэ дотор байхгүй бол түүнийг энд англиар тусгах нэ. 8.2 хэд хоногор зорчиж байгаа юм бэ? За ингээд жишээлбэл 14 хоног англиар очих. 1 сар бол 1 month гэдэг. За 8.3-т нь хэдний өдөр зорчих юм бэ? Тэгэхээр яг Солонгос улс руу хизээ орох зорилготой байгаа юм бэ гэдгийг энд он сар өдрөө тавина. 2024 оны 12 сарын 14-нд Солонгост орох төлөвлөгөөтэй зорилготой гэдгийг оруулах нь. 8.4 Солонгост байрлах хаяг зочид буудал гэж байна. За үүнд та байрлах зочид буудалтаа мэдээж аяллаар явах гэж байгаа хүн бол урьдчилаад зочид буудлаа захиалсан байх хэрэгтэй тийм. Та бүхэнд зочид буудал болон Airbnb-гээр хэрхэн байр захиалах тухай дараагийн цуврал видеонд оруулна. Солонгос холбогдох утасны дугаарыг оруулах нь. Тэгээ 8.6-д нь болохоор анкет мэдүүлэгч нь сүүлийн 5 жил Солонгос руу аялсан уу гэсэн асуулт байна. За хэрэг үгүй бол энийг зөвлөд, тийм бол энийг зөвлөд, хэрэг тийм бол энд мэдээллийг оруулнаа. Тэгээ хэдэн удаа орсон гэдгийг энэ хаалтан дотор тоогоо тавих нь. За аяллаа зорилго нь юу ийсэн? Өмнө нь явж исэн. За урд нь туристээр явж исэн бол аялал жуулчлалаар явж исэн бол энэ туризм гэж бичгэнэ. Эмчилгээгээр явж исэн бол одоо түүнийг англиар medical travel гэдэг юм уу тэгээд оруулах нь. Тэгээ аялсан хугацаа нь хэзээ байсан юм бэ? Хэдэн оны хэдэн сарын тэднээс хэдэн оны хэдэн сарын хэдэн хүртэл Солонгос улсад аялсан болно гэдгийг энд харуулах нэ. За Солонгос байрлах хаяг зочид буудлын талаар энд Солонгосын виз мэдүүлгийн төвийн албан ёсныхан цахим хуудсан дээр нэг юм зүйл байлаа. Богино хугацаар оршин суух гадаад иргэний байрлах хаягийг зочид буудал зэрэг бүртгэх тухай. За ингээд Солонгос улсын хууль ингээд богино хугацааны визтэй гадаад иргэний байрлах хаягийг бүртгэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн билээ гэж байна. За B1 бизнес чөлөөлөгдөгч, B2 дамжин өнгөрөх виз, C1 хэвлэл мэдээллийн ажилтан, C3 богино хугацааны ажилтан, C4 богино хугацаар хөдөлмөр эрхлэх зорилгоор богино хугацаар хэл нэвтрэх гадаад иргэн нь буудалж буй газартаа гадаад паспорт бичиг баримтаа шалгуулах шаардлагатай. Үүнийг зөрчил 500,000 вон хүртэлх торгуул ногдуулахыг анхаарна уу гэсэн байна. За мөн энд дансны хуулганы хураангуйг шаардах тухай гэдэг. За Солонгос улсын элчин сайдын яамны виз мэдүүлэгч нь санхүүгийн чадвараа дансны хуулгаар нотолж буй тохиолдолд дансны хуулганы хураангуйг авах журмыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингээ 20 оны 4 сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол улсад оршин суугаа Монгол улсын иргэн болон 3 дахь улсын иргэн бүр санхүүгийн чадвараа дансны хуулгаар нотолж дансны хуулганы хураангуйг хавсрах шаардлагатай болсон. Банкны хуулгынхаа хураангуйг хавсрагаагүй тохиолдолд Солонгос улсын элчин сайдын яам нь таны визний мэдүүлгийг хүлээн авахгүй гэдгийг анхаарна уу. За энэ хурамч бичиг баримтны тухай үнд дэлгэрэнгүй байна. Та бүхэн өөрсдөө ороод уншичаарай. За оюутны хувьд ямар шаардлага байна?
Оюутны вид мэдүүллийн өмнө элсгээр төлөвлөж буй их сургууль болон боловсролын байгууллагын мэдээллээ Солонгос улсад суралцах вебсайтын олон улсын боловсролын чанарын баталгаажуулалтын системээс шалгана уу гэж байна. Холбогдох мэдээллийг энэ вебсайт руу ороод шалгах нэ. За энд бас нэг вебсайт байт юм байна. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн жагсаалтыг их хувиар болон хуулбарын хамт өгөх шаардлагатай их хувийг Солонгос улсын элчин сайдын яамд өргүүлж зөвхөн визний шийдвэр гарсны дараа буцаан олгоно. За ийшээ ингээд тодорхой мэдээлэл үлдэнэ. Визний хүчинтэй хугацаа гэдэг юм энд байна. Элчин сайдын яамнаас заасан эмнэлгүүдийн мэдээллийг хуудасны доод хэсгээс үзнэ үү гэсэн байна. Үүнд болохоор сүрьегийн тест өгөх явц. За энэ болохоор сүрьегийн шинжилгээний хуудас нэнд гэдэг юм байна. Солонгос улсад суралцах вебсайт олон улс байт юм байна шүү. За Study in Korea гэдэг нь Солонгосын засгийн газрын албан ёсны захин хуудас байна. Энэ дотроо ингээд судалгаагаар явах ч юм уу, тэтгэлгээр явах юм уу, ажил эрхлэлт үзэсгэлэн гэдэг монгол хэлийг ингээд сонгочих юм бол мөн та бас энэ тухай маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг хэрвээ Солонгос улсад очиж суралцахаар төлөвлөж байгаа хүүхдүүд, залуучууд, за хинч байх юм бол ингээд энэ дотор бүх мэдээлэл нь маш дэлгэрэнгүй байд юм байна шүү. Боловсролын үзэсгэлэн гэдэг юмнаас маш их мэдээлэл авах боломжтой юм байна. За та бүхэнд ийшээ ороод сонирхож үзээрэй. За ингээ өмнө нь аялж байсан гэдгээ та нотлохын тулд хэлээр орж гарч байсан тамхтай паспортын хуудасаа мэдээж нотлохоо олгож харуулах ёстой. Тэгэхээр хуулбарын копид өгөх ёстой. За энэ 851 хэсэгт энэ Солонгост холбогдох утасны дугаар гэдэгтэр тодруулчих. Энэ Солонгост холбогдох хүний утасны дугаар шүү. За энэ нь юу гэж болох вэ? Энэ хэсэгт би өөрийнхөө туршлагаар юу оруулж байсан бэ гэхээр би нөгөө Airbnb гэдэг бигээр байр захиалаад тэгээд тэр байрныхаа эзний утасны дугаарыг нь энд оруулж исэн. Тэгэхээр Солонгос элчнээс тэр үнэлгээ утастай. За танаад ийм нэртэй ийм хүн захиалга өгсөн нь үнэн үү гэж асуух жишээтэй. Тэгээд тэгж тодруулж асуухын тулд энэ contact number in Korea. За жишээлбэл ээж аав нь хүүхд дээр очиж аяллаар очиж байх гэж байгаа бол мэдээж тэр Солонгост амьдардаг хүүхдүүдийнхаа холбогдох утасны дугаарыг энд оруулна. За найз төгөд дээр очих гэж байгаа бол мөн тэнд амьдардаг найзынхаа өрсөн хүнийхээ холбогдох утасны дугаарыг энд оруулна. Хэрэг та буудал захиалсан бол уг буудлынхаа холбогдох утсыг энд оруулах нэ. Тэгэхээр мэдээж элчин сайдын яамнаас таны захиалсан тэр буудал руу ч холбогдоод энэ хүн тэднээс тэдний хооронд танаад захиалга өгсөн байна уу гэдгийг шалгахын тулд ингэж Солонгост холбогдох утасны дугаарыг шаарддаг байгаа шүү. За 8-7-д нь анкет мэдүүлэгчин сүүлийн 5 жилд оршин суугаа улсаас гадна өөр улсууд руу аялж байсан уу? Энэ нь Солонгосоос бусад үгүй бол энд зөвлөд, тийм бол энд зөвлөд, хэрэг тийм бол энд аяллаа мэдээллийг оруулна уу гэсэн байна. За ингээд энд ямар улсад аялж байсан? Тэр улсынхаа нэрийг чинь жишээлбэл Итали гэвэл Итали. За аялж байсан зорилго нь юу вэ? Туристээр явж байсан юм уу? За тэгвэл туризм гэж өчгөн. За хэднээс хэдний хооронд аялж байсан бэ гэхээр мөн адил тэр хугацаагаа энд оруулах нь байна. За тэгээд энэ өмнө нь аялж байснаа батлахын тулд мэдээж тус улсаас виз авсан байж таарна. Тэгэхээр тэр визнийхаа хуулгыг хэвлээд копидод өгөх жишээтэй тий. Мөн паспортон дээр орж гарсан хуудасныхаа хуулгыг мөн хасрах жишээтэй. Тэгж байж бүрдүүлэх материаланда та тэгэхээр эдгээр баримтуудыг нотлохоо олгож оруулах нэ. За 8-8 анкет мэдүүлэгчийн гэр бүлийн гишүүд Солонгост байгаа юу? Хэрв тийм бол гэр бүлийн гишүүдийн мэдээллийг оруулна уу гэсэн энэ хэсэг байна. За үгүй бол энд зөвлөөд, тийм бол энд зөвлөөд, тийм гэсэн бол мэдээллийг оруулна тий. За ингээд жишээлбэл энэ хэсэгт овог нэр болдын туяа төрсөн жил сар өдөр ингэж оруулаад үндэс ухсаа нь юу юм? Mongolian Монгол. За өөртөө ч ямар холбоотой юм бэ? Ээж бол ээж, аав бол аав, ах бол ах гэдэг ингээд өөртөө ямар холбоотой юм англиар бичихнэ. За 8-9 анкет мэдүүлэгч нь гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй Солонгос руу хамт аялах гэж байна уу? Хэрэг тийм бол гэр бүлийн гишүүдийн мэдээллийг оруулнаа. Тэгэхээр яг муу адил
үгүй бол үгүй гэдгийг зөвлөөд, тийм бол тиймийг зөвлөөд, тиймээ зөвлөсөн бол энд дээрхтэй адилхан мөн хамт явах гэж байгаа хүнийхээ овг нэрийг бичээд, төрсөн он сар өдрийг бичээд, ямар үндэстэй Монгол бол Mongolian, тэгээд үүртэж ямар холбоотой аав ээж ах дүүс найз. За тэгээд гэр бүлийн гишүүд гэдэгт нь эхнэр нөхөр ойрын төрлийн хүмүүс нь орох нь эхнэр нөхөр хүүхэд аав ээж ах дүү орно гэж юм. Тэгэхээр найз орохгүй юм шүү уучлаарай. За 9-дүгээрт нь урилганы мэдээлэл. Таныг хэн нэгэн өрснө үү? За үгүй бол үгүй гэдэгтэр зөвлөөд, тийм бол тийм гэдэгтэр зөвлөөд, хэрэг тийм бол мэдээллийг оруулна уу? Аад нь таныг өрсөн хүн эсвэл байгууллага. За энэ Солонгос улсын иргэн байж болно, Солонгост амьдарч байгаа гадаад иргэн байж болно, компани байж болно, эсвэл ямар нэгэн институт ч юм уу тий. За тэгээд урьж байгаа хүн бол одоо тэр хүнийхээ овг нэрийн бичвэн жишээлбэл болдын туяа. За хэрвээ байгууллага урьж байгаа бол уг байгууллагын нэрийг нь бичээд, хэрвээ Солонгос хүн урьж байгаа бол тэр хүнийхээ нэрийг бас энэ бичин гэсэн англиар. За таныг өрсөн хүний төрсөн он сар өдөр. Хэрвээ байгууллага компани бол бүртгэлийн дугаарыг оруулах юм байна. За тэгээд болдын туяагийн төрсөн он сар өдөр нь 12 сарын 14,900 тэдэн он гэдэг ингээд төрсөн он сар өдрийн оруулж байна. За Сидней энэ өрсөн хүн маань тантай ямар холбоотой юм бэ? За хэрвээ ээж аав нь хүүхдүүд дээр очих гэж байгаа бол хамаатан садан дээр очих гэж байгаа бол хүү бол хүү гэж бичээд, охин бол охин гэж бичээд, хамаатан садан бол хамаатан садан гэж бичих нэ. За хэрвээ байгууллага өрсөн эсвэл компани өрсөн бол та тэр байгууллага компанитай ямар холбоотой гэдгийг бичихнэ. За ингээд дид нь хаяг уг өрсөн хүний, за жишээлбэл болдын туяагийн амьдарч байгаа Солонгос дахь хаягийг нь оруулах нь, хэрвээ байгууллага компани өрсөн бол уг компани байгууллагынхаа хаягийг энд оруулах нэ. За ингээд утасны дугаарыг энд оруулах нь, хэрвээ хувь хүн өрсөн бол болдын туяагийнхаа утасны дугаарыг энд оруулаад, байгууллага компани өрсөн бол тэр компанийнхаа холбогдох хүмүүсийн утсыг энд оруулах нэ. За 9-дүгээр хэсгийн урилганы мэдээлэлтэй холбоотой маягтуудыг та Солонгосын виз мэдүүлгийн төвийнхаа мөн албан ёсны захин хуудас руу н ороод, тэгээд маягт татах хэсэг рүү н орохоор, за жишээлбэл энд урилгын маягтай байгаа байхгүй юу? Ингээд урилга хувь хүн байгууллага бол ингээд дарахаар бэлэн маягт нь байж байгаа юм билээ. Тэгэхээр цаанаас өрөх гэж байгаа хүн ч одоо ингээд энэ бэлэн маягтыг ашиглаад солонгос хэл дээр бөглөх нь байна. Байгууллага бол байгууллага, хувь хүн бол хувь хүн гэх. За дараагийнх нь юу гэж цагаачлалын гэрлэлт цагаачлалын бидтэй хүмүүсийн гэр бүл зориулсан урилга гэж энэ тустай байдаг байх нь байна. За гадаад эхнэр нөхрийн урилга гэж тустай маягт байдаг байх нь байна. За бусад маягтууд гэдэг дотор нь эх орондоо нутаг буцахыг батлан дааж буй бичиг баримт, товч намтрын маягт гэж байна. За энэ товч намтрын маягт нь бас юм солонгос хэл дээр байд юм байна. Тэгэхээр энийг мэдээж солонгос хэллэр мэдээлэл оруулах нь ойлгомжтой юм байна. За элсэлтийн зөвшөөрөл гэхээр мэдээж энэ сургалттай холбоотой маягт байж болох нь асран хамгаалагчийн батлан даах бичиг, солонгос улсын иргэнийг ажилд авах хамлалт бичиг, ажлын байр хайх төлөвлөгөө, батлан даах бичиг, урагчийн батлан даалтын бичиг. За ингээл цаанаас урьж байгаа хүний батлан даалтын бичиг гаргадаг байна. За энэ жишээлбэл F1-5 визатай солонгос улсад ирээд би ямар нэгэн ажил хийхгүй гэдгээ яаж гал юм бэ л да. Амлалт бичиг юм байна л да. За ийм амлалт бичгийн маягт гэж байдаг байх нь вэ. Хууль бусаар ажил хийхгүй байх амлалт бичиг байна. Гэрлэлтийн байдлын талаарх дэлгэрэнгүй анкетлын. За бусад маягтууд дотор виз мэдүүлэгчийн зөвшөөрлийн хуудас гэж ийм маягт байд юм байна. За энэ маягтыг яг юунд хэрэгтэй би сайн мэдэхгүй юм байна. Батлан даалтын бүх гэж энэ маягтууд нь ямар визний ангилалт хэрэгтэй гэдэг нь энэ хайдлын хөөцөлтөнд байгаа юм шүү уучлаарай. За ингээд жишээлбэл виз мэдүүлгийн маягт нь бол бүх төрлийн визний ангилалт бол хамаарх юм байна. Урилга маань энэ нөгөө нэг
аяллаар явж байгаа тий. C4, F3 мэдгүй байна. C3 ч нэг аяллаа виз. Тэгэхээр аяллаа визээр мэдүүлэх гэж байгаа бол энэ маягтыг ашиглах нь байна. За тийм визний төрлүүд нь байгаа юм биш үү. Тэгэхээр энэ виз мэдүүлэгчийн зөвшөөрлийн хуудсыг бүх виз мэдүүлж байгаа хүн, бүх төрлийн виз мэдүүлж байгаа хүн энэ зөвшөөрлийн хуудсыг бүглэх ёстой юм шиг байна. За гэх мэтчлэн эндээс маягт бүглэх зааварчилгаа нь энд байна. Чэйж зүрийн шаардлага. Виз мэдүүлэх бичиг баримт бүрдүүлэхдээ анхаарах зүйлс гэх мэтчлэн ингээд хэрэгтэй мэдээллүүд нь байна. За тэгэхээр бүх маягтууд нь ингээд бэлэн байж идэм биш үү. За 10 дугаарх нь санхүүгийн мэдээлэл. 11 аяллаа төсөв Америк доллар төсвөө гаргана. За би энд ингээд жишээ тавиад 10,000 Америк доллар гэж биччихлээ. За 12 нь энэ багтахгүй болохоор энд биччихлээ. Аяллаа зардлыг хэн төлөх вэ гэж асууж байна. Өөрөө юу, байгууллага уу, хувь хүн үү? За одоо аяллаа зардлыг хэн ч төлж болно шүү дээ, тий. Тэгэхээр бүх төр холбогдлолтой мэдээллийг энд оруулах нь. За нь аяллаа зардлыг төлөх хүний нэр. За хувь хүн аяллаа зардлыг төлж байгаа бол тэр хүнийхээ уг нэрийг бичвэн. Байгууллага компани зардлын дааж байгаа бол мөн тэр компанийн нэрийг бичнэ. За би энд болохоор myself гэдэг өөрөө аяллаа зардлаа төлнө гэдэг myself гэдэг оруулсан байна. За бид нь за тэр зардлыг даах гэж байгаа хүн байна уу, компани байна уу, хувь хүн байна уу, тэр тантай ямар холбоотой юм бэ? Компани бол тантай ямар холбоотой компани? Та тэр компанид та ямар холбоотой болоод таны зардлыг дааж байгаа нь тий. Тэгэхээр энэ болгоныгоо та бүхэн нотлохын тулд одоо нэмэлт бичиг баримтуудыг бүрдүүлэх нь. Хувь хүн жишээлбэл одоо ээж аав тэнд амьдардаг хүүхэд нь ээж аваагаа урьсан гэж болно шүү дээ. За тэгээд манай хүү миний зардлыг даана гэж байвал энд нь хүү гэж өччих жишээтэй. За хэрвээ байгууллага миний зардлыг дааж байгаа гэвэл та тэр байгууллагатай ямар холбоотой юм бэ? Түүнийг энд тусах нь байна. За C-д ямар төрлийн дэмжлэг авч байгаа вэ? За энэ ямар ч төрлийн дэмжлэг гэж болно. Жишээлбэл санхүүгийн дэмжлэг авч байна. Эсвэл тэнд байгаа хүмүүс танд байр хоолоор хангана гэсэн дэмжлэг үзүүлж байна. Эсвэл одоо тэнд байгаа урьсан хүн чинь таны онгоцны билетийг ирж очихыг даана гэсэн байна. За эсвэл компани байгууллага урьсан бол буудлын төлбөрийг даана гэсэн байна гэд одоо жишээлбэл Солонгост аяллаар 14 хоногор явж байгаа бол одоо тэнд гарах холбогдлолтой бүх зардлыг одоо хэн төлөх вэ гэдгээ маш тодорхой нарийн энд оруулж өгнө байна. Тэгээд тэр болгоныгоо нотолж батлах мэдээж банкны санхүүгийн чадамжаа харуулсан бичиг баримтаа ингэж бүрдүүлэх нь байх нэ. За өөрөө бүх зардлаа дааж авал өөрийнхөө банкны үзүүлэлтийг үзүүлэх нь байна тий. За ингээд холбогдох хүний утас. Тэр таны бүх зардлыг дааж байгаа хувь хүн байна уу, байгууллага байна уу, тэр хүнийхээ холбогдох утасны дугаарыг энд оруулах нэ. За ингээ 11 дэх хэсэг буюу хамгийн сүүлчийн хэсэг байна. Энэ хэсэгт юуг оруулах ёстой вэ гэхээр энэ анкетыг бүглэхэд хэнийг нь танд тусалсан бол уг хүний мэдээллийг энд оруулна. Та анкетыг бүглэж чадахгүй өөр хүнээс тусламж авсан гэж болно. Тэгвэл тэр хүнийхээ талаар энэ хэсэгт оруулна гэсэн үг. За хэрв та тусламж авсан уу үгүй юу гэдэг үгүй гэх юм бол энэ үгүй нөө гэдэг дээр зөвлөөд тийм бол тийм дээр зөвлөөд хэрв тийм гэж хариулсан бол мэдээллийг нь оруулна. За танд анкет бүглэхэд тусалсан хүний овог нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар, тэгээд мөн тантай ямар холбоотой юм бэ? Танаа ах чинь бүгэлсэн юм уу? Эгч чинь бүгэлсэн юм уу? Найз бүгэлсэн юм уу? Одоо ямар холбоотой гэдгээ эндээ бичих нэ.